Энэ хуулийг улсын хурлаар батлахад дэмжсэн юм. Тухайн үед бол дэмжиж байсан. За тэгээд цэцээр асуудал үүсээд тэрийн цэцийн дүгнэлтээ их хурл хүлээгээд авчихсан юм. Тэгэхээр эрх зүйн хувьдаа бодох ёстой юм байгаад байгаа юм. Нэг үнийг хэлэхэд энд хууль үйлчилдэг биш гэдэг зарчим барьж болохгүй л дээ бид. Яг харахгүй үндсэн хуультай эрх зүйн төрийг төлөвшүүлж явж байгаа улс хууль дээдэлдэг зарчмаа барих ёстой. Цэц тухайлсан асуудлаар тодорхой шийдвэр гаргацсан бол дахиад яг тэр агуулга өнгөөр нь бид асуудлыг шийдэх боломжгүй байхгүй. Тэгэхээр энэм дээр нь эрх зүйн дүгнэлт зөвлөмж авъя л гэдэг асуудал сая яригдлаа шүү дээ. Энд буруу юм байхгүй. Энийг хилцүүлгийн явцад авах ёстой ер нь. Авах ёстой. Энүүн дээр тодорхой шийдлээ гаргуулж авах ёстой гэж. Хоёр дахь зүйл хилцүүлгийн төвшөнд анхаарах ёстой. Энэ ер нь улс ардаа аж ахуйн бусад салбаруудад юунд энэ бүтээгдэхүүнүүд дангаар ашиглагддаг гэдэг имийг тооцож түүний хэрэглээ юмнуудыг нэг гаргаж ирэх ёстой. Тэр 1.7 тэрбум доллараар баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн жилийн хүчин чадлыг нь бүтэн ашиглахад энэ дайвар бүтээгдэхүүнүүд хэдийн хэмжээгээр орж ирж байж сая тодорхой бүтээгдэхүүн болох юм бэ гэдэг судалгаа юмаа нарийсгаж үзэх ёстой. Энэ бүх юмнууд дээр дүгнэлтээ хийж хэлцүүлгийнхээ төвшөнд илүү боловсронгуй болгож шийдлэн гаргах нь зөв байхаа. Ямар ч байсан эхний ээлжинд бол энэ үнийг одоо хэлцгэсгийг нь бол дэмжчихъя. Тэгээ хэлцүүлгийн төвшөнд нь энэ дутууд улмаг зүйлүүдэд нарийсгаж гаргаж ирэх ёстой. Чуулганы хуралдаан дээр зүгээр тэрэг эвдээд байгаа ингээ яриа сууж болохгүй л дээ. Энийг эрх зүйн талаас нь ч тэр цаад нөлөөллийн үнэлгээ талаас нь ч тэр бүх юмнуудаа пүрвдөрж төс төргөн баригч тодорхой болгож хэдүүлээ ярихгүй бол бас арай боломгүй. Тийм учраас та тийм ажил руугаа наад баг бүрэлдэхүүнээ ажилд нь оруулсан дээр баха. Би энэ талаас нь дуурмаар. За дуусах одоо санал аваарай. За